Мэдрэмж, сэтгэл хөдлөлөө олон өнгөөр илэрхийлж, бүсгүй хүний торгон өнгө аясыг абстракт уран зургаар илэрхийлэх энэ бүсгүйг Жавцан дулам гэдэг. 5 дугаар ангиасаа эхлэн биер, будаг, гуашаагаар амьдралаа зурж 2010 онд солиорлын их сургуулийг төгссөнөөс хойш үзэсгэлэн дэлгэх мөрөөдлөөр жигүүрлэн өнөөдөр Жавцаа арт брэнднийг анхны бие даасан бүтээлээ үзэгч түмэндээ дэлгэжээ. Тэр мэдрэмж чинь өөрөө нөгөө нэг ингээд байнгын хүнд ингээд байж идэг зүйл байхгүй. За өнгө харахаар л бүр дотроос ингээд шатаал явчихна. За тэрийг ингээд цаасан дээр тэмдэглэж ингээд авдаг. Тэгээ тэр ингээд шатж байгаа тэр ингээд хүсэл маань ингээд байхгүй болчвол яана гэж би бүр аягүй их боддог байхгүй. Тэр яахаар байхгүй болох юм гэхээр би ингээд одоо гэрээ ажилдаа зурлах ч юм уу те ер нь ингээд цаас будаг нийлүүлэхгүй байх үед олон жилээр тэгж явах үед тэр хүсэл маань ингээ унтарчвал яана гэдгээс би аягүй хайдаг. Тэгэхээр аль болох нөгөө нэг бүх зүйлийн хажуугаар нийлүүлээд энэ зүйлээ орхихгүй тий өөрийнхөө нөгөө нэг тэр мэдрэмжийг бүр үнэхээр цаасан дээр гаргаж таминаар тий тэр хүслээ орхихгүй л яваад байсан. Тий одоо тэгээд тэр зүйлээ одоо нөгөө боддоор ингээд хэрэгжүүлсэндээ бүр маш их баяртай байгаа. Жавцан дулам зураач 3 хүүхдийн ээж халамжит гэрээ эзэгтэй. Ахуй амьдралын багахан чөлөөнд уран бүтээлч хүний нандин мэдрэмжээ тордож, усалж өнгөсөөр өнөөгийн өнгөний шийдлийг өөрийн сэтгэлгээгээр илэрхийлжээ. 5 тухайг өнгөөр хэрхэн илэрхийлэх эрэл хайгуулаа Жавцаа зураач аль хэдийн болж хэмээн үзэгчийнүүдээр харцсан. Жавцаа арт брэнд үзэсгэлэнгийн онцлог 3 зургийг та бүхэндээ танилцуулах гэж байна. Абстракт уран зургийн төрөл бол 5 тух чөлөөт сэтгэлгээний илэрхийлэл юм. За манай зураач өөрөө хамгийн ихнийхээ зургийг тайлбарлая. За зургандаа болохоор би feeling гэд нэр өгсөн байгаа. Тэгэхээр одоо энэ нь өөрөө би оранж өнгийг хэрхэн одоо аюу томоор мэдрэхийг хүссэн би өнгийг бүр цулаар нь яаж гаргаж тавил хүний нүдэнд илүү гоё тэ хөгжилтэй гоё эерэг мэдрэмжийг төрүүлэх үз байхаар байна гэж шийдсэн. За энэ нь өөрөө бас нөгөө нэг тавилгатай болон орчны тэр гоё гоёмсыг интерьертэй яаж шийдэх вэ тэ яаж зохицож харагдах вэ гэдэг талаас бодсон. Тэгэхээр одоо зургийн нэлээд одоо 70% нь ч юм уу тэ оранж өнгийг нэлээд тусгасан байгаа тэ харж байгаа бол тэгэхээр энэ нь бас миний өөрийн нөгөө нэг зан арашин болон илүү тийм хөгжилтэй бас нөгөө эерэг хүн гэдгийг онцолж байгаа. Би зураачтайгаа 2 дахь зургийнхаа өмнө кофе уугаад сууж байна. Нэрэл ийм гоё өнгөний шийдэлтэй зургийн хажууд суугаад ярилцах сайхан мэдрэмжийг төрүүлэхэр юм байна. Тий, яагаад болохгүй гэж те ийм шийдэл үйл ямар вэ? Одоо энэ нь нөгөө нэг удаагийн ч юм уу давтагдахгүй тийм юм л та. Яг л миний нөгөө нэг сэтгэл зүрэхтэй дотоод одоо мэдрэмжээс гарч байгаа. Одоо би өөрөө чи нэг бараг буцаад тавтаж чадахгүй ч юм уу те. Энэ шийдлийг одоо хайх нь одоо бидний одоо уран бүтээлч бидний үүрэг юм. Энэ зургийн тухайд бол бас яг нөгөө ногоон өнгө илүү түлхэх үү? Ногоон өнгө нь өөрөө цэнхэр өнгөтэй яаж одоо хоршиж те гоё шийдлийг гаргаж болдог гэдгийг бас илэрхийлэхийг хүссэн. За баярлалаа. За одоо үзэгчтэй хоёлоо хамгийн сүүлийн зургийг тайлбарлая. За тэгээ. За би бодлоо л доо. Айл гэрт юм уу альбан байгууллагт тийм ээ ийм уран зураг байх юм бол нэг муу энерги гэж ярьдаг шүү дээ. Ямар ч ийм муухай үгс хэлэх боломжгүй юм шиг санагдаад байна шүү дээ. Ер нь дүрслэх урлагч өөрөө айгүй тийм оюунлаг тий. Яг хүмүүсийн нөгөө бүр яс суртахууны бүр дээд түвшин илэрхийлж байгаа байхгүй юу? Хэрвээ тий дүрслэх урлаг гэр орондоо ч юм уу албан байгууллагатай тавил тэр газар тий үнэхээр эерэг тий хар бараан зүйл байхгүй гэсэн ойлголттой тий. За бид хоёрын дараагийн зураг бол хайр нэртэй 3 дахь зураг. Яг хайр гэж нэрлсэн гэж энэ нөгөө нэг үнэхээр би нөгөө ногоон өнгөнд бүр хайр зарлаад дурлаад тий ногоон өнгийг бүр үнэхээр томоор нь ингээ гаргаад тавил энэ тэр чигтээ хүний нүдэнд тий хэрвээ жижиглсэн бол яах вэ тий томоор гаргавал яг ногооноор болж харагдах уу гэд үнэхээр ногоон өнгийн мессежийг өгмөр байгаа байхгүй. Тэгээ өнгөөр би одоо хүмүүст тий нөгөө гоё эерэг зүйлийг түгээмээр байгаа. Тий тэгэж бодоод хайр гэд нэрлсэн. Тий хайр бол угаасаа бүх зүйлийг ингээд дуусгадаг. Тэгээ бүх зүйлийг одоо үнэхээр сайхан болгодог зүйл шүү дээ. Тэгэхээр ногоон өнгө бол тэр чигээрээ хайр юм. Тий ногоон өнгөтэй газар бол үнэхээр гоё орчиндөө гоё 5 тухайг мэдрүүлж чадах байхаа гэж бодсон. Яагаад нэрээ ногоон өнгөтэй хайр очлохгүй гэж Жавцаа зураачийн зурсан ногоон өнгөтэй хайрыг, ногоон өнгөтэй 5 тухайг, өнгөний гайхалтай шийдлийг мэдрэхийг хүсвэл та Монгол Арт галерейн 2 давхрыг зориорой. Гэр, ажил, албан өрөө, алжаал талих газрууд гээд хэн бүр 5 тух дулаан мэдрэмжийг эрэлхийлдэг болов уу? Энэ л хүслийг хүн бүрт түгээхийг хүссэн зураачийн анхны үзэсгэлэн үүдээ нээжээ.
Ногоон өнгийн хайр. Улбар өнгийн сэтгэл хөдлөл үзэгч танд ямархан мэдрэмжийг төрүүлэх бол. Жавза арт брэнд нэг үзэсгэлэн 12 дугаар сарын 3 хүртэл Монгол Арт галерейн 2 давхарт таныг хүлээж байна.